За сайн бацгаана уу. За энэ өдрийн мэндийг хүргэе. За та бүхний маань ажил үйл сайхан бүтэмжтэй байна уу? Сонин сайхан их үстэй. За өнөөдөр би та хэдтэй ерөнхийдөө бүгд намайг Чех улсад байр орон сууцны талаар би жоохон мэдээлэл таадтай өгье гэж бодож байна. Яг гэвэл Чехэд очиод бас нэлээд олон жил болсон улсууд маань байр худалдаж авахын хувьд бол байр худалдаж авч байгаа. Байр авахыг хүсэж байгаа улсууд бас нэлээдгүй байдаг. За тэгэхээр хэдүүлээ ер нь Чехэд байр авах давуу тал хэцүү байдал одоо бүх юм нь одоо давуу талж байдаг одоо эрсдэлж байдаг энэ тухай хэдүүлээ жоохон ярий. Дээр нь бас нэг зах хэмжээний бас статистик бас сонирхолтой бас мэдээллүүдийг би таадтай энэ байрны талаар өгье гэж бодлоо. За байр орон сууцны асуудал бол ерөөсөн нэлээд томоохон хэмжээний одоо хөрөнгө оруулалтын асуудал мөн үг гэвэл яхахгүй мөн шүү дээ. Тэгээд бид нар хаана одоо амьдарч байгаагаасаа бол хамааран одоо ямар ч хэс нэг гэр орны асуудлыг бол бодох нь бол зүйсний хэрэг байдаг. За нэлээдгүй олон хүмүүс одоо байрыг бол гадаадд авсан дээр юм уу, Монголд авсан дээр юм уу гэд маш их эргэлзэж бодож байгаа улсууд бас их байдаг. Зарим нь бол бүр тухайн амьдарч байгаа орондоо байр орон сууцаа худалдаж аваад одоо голдуу гадаадд байгаа хүмүүс маань бол ипотекийн зээлэнд голдуу хамрагдаж ингээд төлөлтөө хийгээд явж байдаг. За зарим нэлээдгүй хэдэн хүмүүс нь бол ипотекийн зээлэнд хамрагдсан боловч төлөлтийн явцад асуудал үүсээд одоо байраа хураалгах бас гонигтай асуудал зөндөө гардаг. Эсвэл одоо байраа зарах шаардлагатай болдог. Гэнт Монгол буцах болдог. Тэгэхээр бид нар ер нь хаач явсан гэсэн гадаад улсын иргэн гадаадад амьдарч байгаа гэдгээ бас бодолцоход бол ерөөсөө илүүдэхгүй юм асуудлууд зөндөө гардаг. Тийм ээ? За ер нь бол хууль эрх зүйн нөхцөлийг бол байр худалдаж авч байхдаа тухайн орныхоо бол маш сайн судалж ээж тэгжээж шийдвэрээ гаргах нь их зүй ёсны хэрэг шүү дээ, тийм ээ. Европод бол байр юм бол маш их үнэтэй, ганц Чехч биш. Тэ Бельгид, Францад би одоо явсан газар болгоноос орон сууц танах юм ямар шүнтэй байдаг вэ гэж асуудаг л да. Ерөнхийдөө бол байр бол ерөөсөө маш их үнэтэй байдаг, ойлгомжтой. Тэ. За тэгээд ямарваа ипотект хамрагдах болох юм бол ямар ч орны банк одоо ипотекийн зээлийн нөхцөл нь бол хамгийн багадаа л 20-30% урьдчилгаа заавал шаарддаг. Дээр үед одоо цаг сайхан байхад гэхүүдээ Чех чинь бол урьдчилгаагүй бүр зээл ипотека олгодог байсан. Одоо бол тэр цаг үе бол байхгүй боллоо. Ерөнхийдөө бол байрыг бол дандаа урьдчилгаа 20-30% шаарддаг болоод байгаа. Банк үшээ юу шаарддаг? Мэдээж эрэг тогтвортой орлогыг маш их сайн шалгадаг. За тухайн иргэн Монгол улсын иргэн Чехэд ирээд хэр их цалинтай ажилтгийн хэр данс тооцооны их ямар шүү байдгийн орлого зарлагын нь бол найдвартай шалгадаг. Баталгаа буцаан төлөлтийн баталгааг аюул шаарддаг гэсэн үг. Тэр бол зүйсний хэрэг. Тэрийг бол ямар ч олон түүнийг шаарддаг. Монголд ч шаарддаг, Америкт ч Чехт ч шаардж. За хууль зүйн бичиг баримт орчин суух мэдээж хэрэг зөвшөөрөлтэй байх ёстой, гэрээ урт байх ёстой, визний хугацаа урт байх ёстой гэх тэ ер нь бол бид нар короноор одоо ингээд төлөлтөө хийгээд явж байгаа ч гэсэн ер нь бол валютын одоо эрсдэл одоо магадлалыг бол бас сайн бас бодож ханшийн одоо хөдөлгөөнийг бас эрсдлийг тооцож нэг зүйтэй байдаг. Тийм ээ. За Чехэд байр авахд ашигтай юу гэх сүүлийн үед одоо ийм асуудал их асуудаг болоод байгаа. Бас ганц хоёр хүүхдүүд ярилцж илээсэн. Би ганц хоёр хүнтэй бас ярьж илээсэн. Монголдоо дээр юм уу, Чехт дээр юм уу гэдэг талаар бас өөрийнхөө би байр суурийг таадтай бас зөндөөл лайварч бас зөндөөл ярьж илээсэн тийм ээ. Тий. За сонирхолтой тахад маань Прага хотын шинэ байрны үн одоо яг одоогийн байдал одоо Прагт буюу ер нь одоо хамгийн үнэтэй байруудаас нь бол мэдээч хэрэг нийслэл хотод нь байдаг ямар ч оронд тийм ээ. Тэгэхээр одоо жишээ нь нэг апартамент байр худалдаж авахд 1-3 өрөө байр худалдаж авахд л одоо 140 мянгаас 170 мянган квадрат метр ганцхан квадрат метрийн үн тийм үнэтэй байна. 140 мянгаас 170 мянга. За суурин орон сууц нь бол гадаа тагт машин гаднаа талбайтай гэр бүлийн одоо ийм байшингуудууд байх юм бол 120-оос
160 мянган крон байна. Метр квадратын үн. За хуучин байрны үн бол Чехэд бол одоо 110. За одоо хамгийн хямд нь ер нь квадрат метр нь 110 бол болоод байгаа юм да. Ингэж л ойлголоо. Их чинь бол энийг бол нилээдгүй сайтаас бас одоо Realita-ч байна, одоо Remax-ийнх ч байна, одоо ийм сайтуудаас дундаж үнийг харахад нэг ер нь хуучин байр бол нэг 110-аас 140 мянган квадрат метрийн үн байна. За тэгэхээр бас хямд биш байна. Тэгтээ шинэ байрыг бодвол мэдээч эрэг арай хямд. Прага хамгийн үнэтэй байдаг. Гэхдээ Борно, Острава, Пилзен гэдэг одоо их томоохон хотууд ба шүү дээ. Силийн зэрэгэл тэдэрт бол Прага хотыг бодвол 30-аас бүр 40% хямд байдаг. Тэгтээ мэдээч эрэг байрны үн бол ер нь байршлаасаа дүүргээсээ тий хэдий ч хотын төв рүүгээ ойрхон тусмаа төдий ч байрны үн нэмэгдэж л байдаг. Хэдий ч зах руугаа, тосгон руугаа эдэр байх юм бол тэр чинээр хямдарч байдаг тийм ээ. Тэр хууль бол бүхэл оронд адилхан үйлчилж байдаг. Тий. 1 квадрат метрийн үн одоо жишээлбэл 125,000-аас 140,000-д бол еврогоор бол нэг 5,000-аас 6,000 евро байна шүү дээ. Монгол мөнгөөр бол 1 квадрат метрийн үн 21 сая төгрөг байна гэсэн. Манай Монголд бол одоо яг нэг 2 сая шот байхгүй. За 3 саяас 5 сая хүртэл одоо хэлбэлцэж байна. Тэгээ бас л ялгаагүй байршлаасаа шалтгаалаад тийм ээ. За тэгэхэд 21 сая 1 квадрат метрийн үн дунджаар шүү. Энэ үзэл тоовол. Тий. Нэг 20 сая төгрөг л байна гэсэн үг шүү. Чехэд. За жижиг байрууд одоо жижигхэн 40 квадрат метр, 50 квадрат метр нэгээс 2 өрөө байрууд бол байх юм бол нэг одоо бол Чехэд бол ер нь 5-аас 9 сая төгрөгөнд олдохоор байна. За 5 сая гэж бас л ховор болов. Нодлон уршин 5 сая 2 өрөө байр, 3 өрөө байр бол 5 саяд бол зарим одоо бас томоохон хотуудад бол олддог байсан бол одоо үн нэмэгдээд л байгаа шүү дээ. Одоо хамгийн бага нь бараг 6 саяас 9 сая гэж ингэж харж байна. Тэгэхээр энэ еврогоор бол нэг 250,000-аас 350 мянган хооронд хэлбэлцэж байна л гэсэн үг шүү. 60-аас 70 квадрат метр гэхээр бүр 4-5 өрөө байрууд бол одоо 400-аас 500 мянган евроны үн ханштай байна л гэсэн үг байр. За байр авахд мэдээч хэрэг одоо бидний миний түрүүний хэлснээр урьдчилгаа заавал хэрэгтэй болдог тийм ээ. За 250 мянган евроны үнэтэй нэг байр худалдаж авлаа гэж бодоход 20-оос 30% урьдчилгаа банк шаарддаг шүү дээ. За тэгэхээр тэр мөнгө бид нар заавал бэлтгэсэн байх ёстой. Хамгийн хямд байран дээр жишээн дээр бол жишээлбэл 250 мянган евроны үнэтэй байр авлаа гэж бодоход чамд чиний гар дээр өнөөдөр 75 мянган евро бэлэн байж ах ёстой. Энэ чинь бага биш шүү. Айгүй их мөнгөний хэмжээ яриад байгаа шүү. 75 мянган евро, 1000 евро ч 25 мянган крон шүү дээ. Тийм ээ. Тэгэхэд 75 мянган евро гэдэг чи ёо бас л нэлээд чанга сонсогдож байгаа. За нас залуу бол мэдээж нэг 20 жилээр 20-оос 30 жилээр өгчдөө за нас нь явцсан улсууд бол нэг 15 жилийн одоо ипотекийн зээл олддог шүү дээ. Тийм ээ. Тэдэрт бол их удаан хугацааны зээл бол бас олддоггүй. Тийм ээ. За яг энэ байран дээр ярихад бол одоо жишээлбэл 20 жилээр зээл авахд бол ерөнхийдөө бол нэг 1.8-аас 2 сая крон бидний гар дээр заавал байж ах хэрэгтэй. Бэлдсэн байх хэрэгтэй. Тэгжээч одоо ипотекийнхаа урьдчилгааг төлнө л гэсэн үг шүү дээ. 2 сая кроныг хураах хэрэгтэй таад байна. Investropa.com гэдэг сайт байдаг байхгүй. Тэр сайтнаас авсан одоо их чинь жишээ ярьж байгаа байхгүй та эдтэй. За шинэ барилга хуучнаасаа бол нэг 20-30% илүү үнэтэй байна. Одоо Чехэд бол. За тэгэхээр хуучин шинээс хамаарч мэдээж барилгын үн хамаарна. Тэгтээ барилгын үн бол одоо байнга өсөж байна. Монголд ч өсөж байна, Чехдээс ч өсөж байна, өөр бусад оронд мөн ялгаагүй байрны үн бол бас л адилхан өсөлттэй яваа. Тэгтээ харьцангуй зарим нь их өсөж байна, зарим нь бага, зарим нь дунд зэрэг өсөж байна гэсэн ийм үзүүлэлттэй байдаг юм байна. За гадаад иргэдэд байр бол Чехэд олоодгүй.
Гэхдээ маш өндөр шалгууртай өгдөг. Маш өндөр шалгууртай. Хамгийн гол нь тэр хүний одоо найдвартай сар болгон төлөлтийг хийж чадахгүйгаас нь энийг л аягүй баталгаа нотлохыг авч үздэг. Ихэнх банкуд 80-90% зээл бол олгочдөг. Хэрвээ тухайн хүн үнэхээр одоо даасан найдвартай бас зах хэмжээний төлөлтөө хийгээ явдгийн байна, хасгуруугаа ордгүй юм байна, маш даасан сахилга баттай юм байна гэж харах юм бол рейтинг үзүүлэлт гэж байдаг шүү дээ банкны даасны. Хүн болгонд банкны даасны рейтинг үзүүлэлт гэж байдаг бонита. Тэр нь сайн гарах юм бол яг нэг 80% зээл олгоч, 20% нь урьдчилгааг нь агаад энэ хүнд яг байрны зээлийн зөвшөөрөй гэж ингэж үздэг. Одоогийн байдлаар Чехэд бол хипотекийн зээлийн хүү бол нэг 4.5-аас 6% та байна. Банк болгон бас ижил байдаггүй. Янз бүр байдаг. Тэгэхээр бид нар банкаа маш зөв сонгох хэрэгтэй. Тэдний төлөлтийн нөгөө нэг хүү нь өөр байдаг. Хугацаа нь өөр байдаг. Гадаад хүнд ямар байна уу, дотоод хүнд ямар байна уу гэх мэтлэн үзүүлэлтүүд янз байдаг. Тэгэхээр бид нар ямар банкаа сонгохоо бас бид нар өөрсдөө сонгох ёстой л тоо. Тийм ээ? Харилцагч банкаа бид нар аягүй зөвтэй сонгочихж. Жишээлбэл нэг банк Чех иргэнд 20% урьдчилгаатай хипотекийн зээлэнд хамруулж зээлийн хүүн 4.5-тай өгдөг бол яг тухайн банкнд гадаад иргэнд болохоор 25-аас 30% урьдчилгаатай зээлийн хүүн 5-аас 6% хүүтэй хипотекийн зээл гаргадаг байх жишээ. Тэгэхээр тухайн хүн Чехийн иргэн байна уу биш вэ гэсэн бас ялгаатай байна. Тийм бааз. За жишээ дээр нэг юм жишээн дээр их чинь таад сонирхолж ярив. 8 сая кроны байр худалдаж авъя гэж бодъё. Урьдчилгаа 20%-ийг төлөөд за 8 сая төгрөгийн байр худалдаж авахд 1.6 сая кроны заавал бэлдсэн байх ёстой. За тэр бол ойлгомжтой тийм ээ. 8 саяыг 20%-аар бодоод. За тэгэх юм бол 15 жилээр чи авах юм бол сар болгон 63,000 крон сар болгон төлнө. 63,000 кроны нэг гэр бүлийн хоёр ёстой хамцаагаар шамлж байгаа. Цалин өндөртэй гэр бүл бол одоо бас яах вэ бас тийм ээ. Цалин баг бол бас чанга тоогоод 63,000 кроныг сар болгон төлнө. Тэгэхэд 8 сая зээл авчгаад 15 жилийн дараа хэдийг тушаасан байх вэ? Нийтдээ 11 сая 340 мянган төгрөг тушаасан байх. 8 саяыг авчаад 11 сая гэдэг чи хэд вэ? 3 сая гаруй төгрөг зүгээр ингээд банкнд банкыг баяжуулахын төлөө байна. За хэрвээ 30 жилээр та зээл авах юм бол сар болгоны төлөлт 43 мянган төгрөг төлөөд за яг нэгнийхэн цалин бүр үнэхээр сайн за яг нэг 40 мянгаыг авдаг бай гэж бодъё. Тэгэх юм бол нөхрийнхөө цалин өгөөл эхнэрийнхээ цалингаар амьдрна гэсэн үг. Сар болгон яг тэгээд нэг байрны мөнгө төлөхгүй ингээд яваад байх юм. Байрны мөнгөнд өх мөнгөө банкнд өгөөд явъя гэж бодъё. Тэгээд за нэг 30 жилийн хугацаанд нөгөө авсан 8 сая маань буцаад 15 сая төгрөг төлцсөн байх нэ. Бараг нэг нугалж төлцсөн байна гэсэн үг шүү. Тэгжээж банк нь ашигтай ажилладаг. Банкыг баяжуулнаа л гэж ерөөсөө энэ төр. За 30 жил төлжээж 15 сая төгрөг бүх тооцоогоо ингээд хараад үзэхэд 30 жилийн дараа чи банкнд илүү 7.5 сая төгрөг төлцсөн байх юм байна. За сар бүр 43 мянган төгрөг гэдээ бид түрүү ялгаа штэ тий. Энэ бол 30 жилд 12 сая 900 мянган төгрөг. 15 саяыг төллөө гэж бодоход боллоо гэж бодоход 30 жилийн дараа 15 сая төгрөг төлцсөн байх юм байна. Тэгвэл 7 сая цэвэр банкны ашиг гэж бид түрүү хэллээ тийм ээ. За тэгвэл хоёр дахь жишээ. 7 сая төгрөгийн байр одоо авъя гэж бодоод 7 саяд бол нэг 2 өрөө үнэхээр бас боломжийн байр авчин томоохон хотод. Урьдчилгаа 30%-ийг төлөөд 2.1 сая кроныг чи бэлнэр тушааж ээж хипотекийн зээлэнд хамрагдана гэсэн үг. Би айгүй бүдүүчээр зүгээр таад маань ойлгомжтой байх болов гэсэн хэлбэрээр яаж байгаа шүү. Тэ. За 15 жилээр чи хипотекийн яг ийм 7 сая төгрөгийн зээлэнд хамрагдаад байр худалдаж авч байгаа бол чи 15 жилд буцаагаад банкнд төлсөн бүх мөнгөө тооцоолоход 9.9 сая гэдэг чинь бараг 10 сая төгрөг болно гэсэн үг.
чиний авсан 7 сая төгрөгийн орон сууц чинь 10 сая төгрөгийн орон сууц болно л гэсэн үг. 30 жилийн хугацаагаар чи хэрвээ ипотекийнхаа тухай 7 сая төгрөгийнхээ байрыг худалдаж авах юм бол 30 жил чи буцаагаад 13.5 сая төгрөг төлнө. Өөрөөр хэлбэл нэг нугалсан үнэ зүгээр 7 сая төгрөгийг банкнд зүгээр өгнө гэсэн үг. Банк чамд зүгээр мөнгө өгдөг юм гэж бол ерөөсөө маш том эндүр шүү. Тэр яг л баг мангар төлөлтөө хийгээд ингээд нэг бодлоо яахан энэ бол үнэхээр миний байшин бизнес нэрэ орон сууцтай болчлоо гэж баярлавч нөгөө талдаа чи бол цэвэр банкны одоо насаараа банкны одоо яг муугаар хэлвэл дарамт нь сайнаар хэлэх юм бол одоо асуудалд орно л гэсэн үг. Байнгын сар болгоны буцаад төлөх одоо төлөлтийг хийхээс арга байхгүй. Чи хийж чадахгүй болох юм бол өнөөх шүүхний шийдвэр гүйцэтгэлд орно. Чи хийж чадахгүй бол баг байшин гэж хураана. Чи хийж чадахгүй болох юм бол чиний урд нь төлж исэн мөнгө чамд буцааж олддгүй юм шүү гэдгийг та хэд манд сайн ойлгож авах хэрэгтэй. Энэ тал дээр бол маш хатуу ш. Чих. За тэгэхээр 7-8 сая төгрөгийн энэ байрыг ингэж авахын хувьд бол яг үнэхээр сахилгаваттай, дансан дажгүй, цалин хөл сайн авч байгаа улсууд бол байрны түрээс төлж байрны эзэн баяжуулж ахаар би өөрөө байр аваад ипотекагаар ингээд байр аваад ингээд банкндаа ингээд цалингаас шууд суудгал хийгээд ингээд явъя гэсэн нэг талын бодол бодлооч нөгөө талдаа нөгөө хүү маань нөгөө 4.5% хүү нөгөө 5.5% хүү чинь явсаар хагаад ийм их мөнгө болдог гэдэг та хэд маань сайн банкны эдийн засагчтайгаа сайн лавлж зөвлөгөө авч график төлөлтийн сайн асууж тэгжээж авах уугүй юу энэ зээлийг гэдгийг шийдвэр гаргах хэрэгтэй болно. Энэ дээр дүгнэлт хийхэд байна шүү дээ. Урьдчилгаа их байх тусам төлөлт бага. Гэхдээ одоо урьдчилгаа за жишээлбэл за 20-оос за урьдчилгаа их за 30% чи төлчгөөд тэгэх юм бол буцаагаад нөгөө нэг үлдэгдэл чи 70% банкнаас авах. Тэгэхээр төлөлт чинь бага болно. Энд чи ямар шатад лизинг ипотекийн байрны юунд чи адилхан шүү дээ тий. Та хэдий ч их л урьдчилгаа өгөх юм бол сүүлийн төлөлтүүд чинь бага гарна шүү дээ тийм ээ. Тэр бол ойлгомжтой байх тийм үү. Жишээлбэл 30 жилээр авахд нийт төлбөр 20-оос 30% их болно. 15 жилээр авах юм сартаа чи сарын чинь төлөлт айгүй их төлж байгаа боловч нийт төлбөр чинь айгүй бага гарна. За энэ дэр бас юм ялгаа байна. Ойлгомжтой хэлж байна уу? За дахиад 15 жилээр авах юм бол хугацаа чинь нийт авсан гэрээ хийсэн хугацаа чинь одоо их байх тусам сарда их сар болгоны төлөлт чинь их өндөр гарах тусам нийт буцаагаад нөгөө нэг одоо байрны чинь үн бол айгүй бага гардаг. Сарын төлөлт. Сарын төлөлт чинь бага болоод тий одоо 30 жилээр аваад сарын төлөлтөнд чинь мэдээч бага болчих шүү дээ. Гэхдээ яг эцсийн нийт түн чинь над орон сууц чинь бараг нэг нугалж мөнгө төлөх тийм их хэмжээний мөнгө гардаг гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр маш богино хугацаатай зээл авах чинь хамаагүй ашигтай гэж л хэлэх гээд байна. Хамгийн гол нь сар болгоны төлөлтөө л их сайн зөв тооцоолж эрсдлээ тооцоолох хэрэгтэй. Чи өвдөх хэрэггүй гэр тэр банкны төлөлтийг төлж дуусгах шаардлагатай. Хэрвээ чи өвдчих юм бол миний мөнгийг хэн төлөх үү гэдэг тэр эрсдлийг бас тооцоолох хэрэгтэй болж байгааз. Тий. Зарим нь бол за 30 жил юм чи ингээд баг багаар төлөөд явсан дээрээ тэгэхгүй л их өндрийг бол би төлж чадахгүй банкны асуудалд орчин гэж боддог боловч чи 7 сая төгрөгийн зээл аваад 30 жилийн дараа 14 сая болгох төлнө л гэсэн үг. Бүдүүчээр ярьж байгаа шиг чинь энэ бол их тийм нарийн тооцоо бол биш. Банк болгон өөрийн гэсэн тооцоогоо гаргаад өгдөг. Тий. 15 жилээр авчих юм бол арай бага мөнгө гарч ийн жишээлбэл тийм ээ. 7 саяыг авахд 19.9 сая гэж байгаа үстэй тий. Тэний 3 сая төгрөг нэмж төлөх юм байна. 30 жилээр авчих юм бол баг нэг нугалж 7 сая нь 14 сая болж шүү дээ. Ийм ялгаатай байдаг. За сонноос 2022 онд Прага хотын бүх орон сууцны одоо худалдааны 11%-ийг гадаад хүмүүс авсан ийм тооцоо статистик байдаг юм байна. Сүүлийн 3 жил
7% өссөн гэж байгаа энэ үзүүлэлт. 10 байрны 1-ийн заавал нэг гадаад хүн худалдаж авсан байдаг юм байна. За энэ Lexus Leviers.com гэдэг ийм сайтны судалгаа байна. Тэгэхээр ер нь ойлгомжтой шүү дээ. Одоо сүүлийн үед гадаад хүмүүс маш их орж ирж байгаа чихэд тийм болохоор эдгээр чинь бол ерөөсөө энэ байр худалдаж авч байгаа бас зохимжээний бас капиталтай зохимжээний хуримтлалтай хадгаламжтай улсууд чинь шууд орон сууц худалдаж авчих. А яг харьцангуй бол 10 байрны 1 хүн нь бол гадаад хүн байж арай бага тийм ээ. За шинэ барилгын төсөл гадаад худалдаачны эзлэх хувь нь 27% орчим байна гинэ. Энэ бол агентлагийн судалгаа байдаг юм байна. Ер нь бол шинэ төсөл барилгын энэ том хороол дүүрэгтэй тийм отгоныг бол одоо энэ гадаад хүмүүс эзлэх хувь нь 27% эзэлдэг юм байна. Тансаг шинэ төслийн одоо 3-ны 1 нь л гадаад хүн авчдаг юм байна. Тансаг зэрэглэлийн одоо бүр люкс барилга тий. Сүүлийн үеийн одоо дизайн, сүүлийн үеийн архитектуртай тийм барилгуудыг бол 3-ны 1 нь бол дандаа гадаад хүн хөрөнгө оруулалт хийгээд авчдаг юм байна. За ихэвчлэн Европоос за жишээлбэл Германоос гэхэд 3.5%, Их Британиас гэхэд 10% өндөр төлөөд худалдаад авчиж байна. За тэд нар чи мэдээж хэрэг зохимжээний хөгжингүй орнууд мөнгөтэй, зоостой, евротой биш тэд нар чинь. За Украин, Орос, Вьетнам, Америкийн нэгдсэн улс одоо хөрөнгө оруулагчид бол сүүлийн үед маш их байна гэж байна. Чехэд тэгтээ ер нь их наривчилсан тийм тоо бол статистик бол гараагүй байгаа гэж байна. За Польш, Словак, Франц болон бусад орнууд бол ерөнхийдөө яг байр худалдаж авч байгаа байдал нь 1-2% л эзэлж байна. За гадаад хүмүүс ихэвчлэн Прага хотыг сонгож, Прага хот дотроо бүр Виноград, Карлен, Дэвидсгийн одоо тойргуудаас байр худалдаж авахыг илүүд сонирхож байна гинэ. А гэтэл Германууд бол бүр эсэргээрээ хөлийн ойролцоо амар амгалан тайван газар аялах тохиромжтой байгалийн сайханд байшин худалдаж авч хөрөнгө оруулалт хийх энэ бүсүүдийг сонгодог гэнэ. За Борно хотод гадаад худалдаа авалт бол 20-25% байна гэнэ. За Борно сүүлийн үед гадаадынхан бол маш их байр худалдаж 20-25% болтлоо өссөн гэж. За монголчуудын хувьд нийт гадаад иргэдийн 128%-ийг эзэлдэг байна. Гадаадд байгаа улсуудаас. Бид нар ч маш цөөхөлөө шүү дээ. Тийм. Яг 14,000 хэдэн 115 бараг хүрлээл гэж ингэж яриад байгаа. Гэтэл яг нийт гадаад хүмүүсийн үзүүлэлтээр бол 128%-ийг л эзэлдэг юм байна. Тэд байр авсан байгаа зарим нь хипотекаар байр авсан зарим нь бол бэлэн мөнгөөр тухайн үед байрыг хямдхан байсан үед бол бэлэн мөнгөөр ч авсан асуудал бас мэдсэг байсан. Одоо бол байрны үнд бол маш их өндөр болсон учраас шууд ингээл маа гэж толоод авдаг хүн бол хайцангуй байхгүй. Ер нь баг байхгүй байна. За 14,000 монгол иргэнээр яг бүдүүчээр тооцоолоход монгол иргэнээс 10,000 нь бол насан турсан яг цэвэр ажил хийдэг. Эсвэл нэг оюутан ийм улсууд байдаг юм байна. За хин масс нь бол ажил хийдэг шүү дээ. Жихэд. Тийм ээ. За тэгэх юм бол судалгаагаар Чехэд байгаа нийт гадаад улсын байр худалдаж авсан хүний 10-аас 20% нь одоо байр авсан гэж байна. Тэгэхээр Монгол гэр бүлээрээ амьдардаг өрх Чехэд бол нэг 4,000-аас 5,000 орчим байдаг юм байна. Хэрэг яг энэ судалгаагаар тооцоолж үзэх юм бол ойролцоогоор байртай болсон магадлал бол нэг 10%, 10-аас 15% байгаа юм байна монголчуудын хувьд. Нийт монголчуудын 10-аас 15% нь байр худалдаад авсан байдаг юм байна Чехэд. Улсын статистикээр бол одоо жишээлбэл за энэ монгол хүн, энэ балгаар хүн гэсэн одоо тийм статистик тоо бол гаргадаг юм байна. Тэгэхээр байр эзэмшигчдийн тэгж нэг яс үнсээр нь ангилдаггүй учраас тийм яг төдөн монгол төдөн байр худалдаад авчлаа гэсэн тийм тоо баримт бол байдгүй гинэ. Байдгүй. А яг дунджаар бодоход нэг 14,000 хүнээс нэг 400-аас нэг 7-800 хүн бол байр бол авцсан байх магадaltaй ийм тоо байгаа юм байна. Энэ бол зүгээр магадлал гэж байгаа шүү. Тийм магадлалаар бодоход. За байр авахтаа гаргадаг 7 алдаа байна гэнэ. За ерөнхийдөө бол зах зээлийн судалгаа бол ерөөсөө маш хангалтгүй хийгддэг. Байршил, түрээсийн боломж ерөөсөө судалдаггүй. Тухайн
засвар тухайн худалдаж авч байгаа байранд засвар хийх зардал, үйлчилгээний зардал ямар гарах юм гэх мэт ийм тооцоо гаргадаггүйгээс болж маш их яаруу шийдвэр гаргадаг ийм түгээмэл алдаа байдаг юм байна. За хоёрдугаар алдаа бол бүх мөнгөө нэг хөрөнгөнд хийж санхүүгийн дарамтанд орох эрсдлээ ерөөсөө огтхон тооцоолохгүй байна гэсэн ийм том алдаа гаргадаг юм байна. За энийг бол их түгээмэл алдаа байдаг. Бүх мөнгөө, бүх хадгалсан, хоримтлуулсан, насаараа одоо хураасан мөнгөө аваачаад нэг л хөрөнгө оруулалтанд аваачаад хийчдэг. За тэгээд хэрвээ та өвдөх юм бол яах юм гэдэг асуудлыг ерөөсөө огт тооцоолдоггүй гэж байна. Эрсдлээ тооцоолдог. За зээлийн эрсдлийг дутуу тооцоолно гэдэг одоо тэр эрсдэл дотор нь бас валютын ханшны зөрөө өсөлттэй, одоо валютын ханш бол ямар их өсөлттэй бол харьцангуй одоо харин корон бол бас их хатуу ханшаа бас сайн барьдаг тулдаа байгаа бах тийм ээ. Тэгээд нэг том эрсдэл нь бол ипотек авахд бол ерөөсөө хамгийн том эрсдэл бол ерөөсөө маш удаан дэндүү урт хугацаатай амьдралын одоо ийм асуудал. 15-аас 30 жил гэдэг чинь бол ерөөсөө хүн маргааш юу болохоо хүн бацаалж бид нар